Чи багштай юу? Гооны багштай юу? Багштайгаа хамт хичээлсэн үү? Багшаагаа заалгасан уу тий? Ямар багштай? Захаж театрын дарахнаас ирж олцож байгаа юм уу? За одоо тэгээд надад ч нэг зарим үедээс нөгөө буруу зүгүүд хуугаад байна гэдэг шиг аваад тах шиг санагдаад байгаа шүү дээ. Их л өөрийнхөө би чамайг яагаад багштай юу гэж асуусан гэхлээр ерөөсөө багшмагшаар заахаагүй яг өөрийнхөө хар цөнгөөр л нэг дуу сураал ингээл нэг туудаг штэ хүүхдүүд ингээл хоолойныхаа дээд чадлаар дуулаад байдаг. Тэгээд байгаа юм бэ л гэж бодсон байхгүй юу? Тэгэл өнгөн ингээл алдагдаад тий өнгөн сайн бас тогтож өгөөгүй. Тэгтээ яг би чамд хоёр дахь шатны шалгуулалтанд оролцох эрхийг олгоё тэмцсэн гэж үзсэн. Яасан хэцүү юм бэ гэж. Чи орлоо шүүгчтэй санал нэг байна. Хэнтэй өнгө чи ерөөсө тогтохгүй байна. Гинт ингээ үсрээд байх юм. Уул нь бол чамд юм авьяас байна шүү дээ. Хөгжүүлэх юм бол айтайхан хоолой чинь тогтоод ингээд ирэх шинжтэй юм байна. За тэнцэнгүй. Үнэндээ бол маш их хүн алдчихж байна. Яг нэг материалын хувьд бол чамд юм байна. Хоолой. Тэгээ нэг бүр за нэр бүр ийм хэмнэлт орсон чинь бүр хэцүү болж штэ. За хоёр шанс. Тэнцүүлээ. Чигээр. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн дүгнэлт UBS Cinema. Чи багштай юу? Гооны багштай юу? Багштайгаа хамт хичээлсэн үү? Багшаагаа заалгасан уу тий? Ямар багштай? Захаж театрын дарахнаас ирж олцож байгаа юм уу? За одоо тэгээд надад ч нэг зарим үедээс нөгөө буруу зүгүүд хуугаад байна гэдэг шиг аваад тах шиг санагдаад байгаа шүү дээ. Их л өөрийнхөө би чамайг яагаад багштай юу гэж асуусан гэхлээр ерөөсөө
цаашаар заахаагүй яг өөрийнхөө хар цөнгөөр л нэг дуу сураал ингээл нэг туудаг штэ хүүхдүүд ингээл хоолойныхаа дээд чадлаар дуулаад идэг. Тэгээд байгаа юм бэ л гэж бодсон байхгүй юу? Тэгэл өнгөн ингээл алдагдаад тий өнгөн сайн бас тогтож өгөөгүй. Гэхдээ яг би чамд хоёр дахь шатны шалгаруулалтанд оролцох эрхийг олгоё. Тэмцсэн гэж үзсэн. За яасан хэцүү юм бэ гэж